За бүгдээр нь орой минь тэгээд Орой. бүгдээ яг хажууд хүн байх үзсэн ингээд хажууд хүн байгаа юм шиг хэлээ. Энэ одоо энэ дэлгэцэн дээр байгаа хүмүүст юу ч хэлэх гэхээр ингээд бурхны таалал нэгүсэл ингээд таны дээр байх болтгоо гэдэг. Тэгээ нөгөө тооллогын 6:26 дээр дахиж чи ирүүл байдаг те. Бурхны эзний таалал та бүхний дээр хандрын үр хүүхдүүдийн дээр бай гэд. Яг тэр шиг та өөрийгөө гэр бүл бас олон одоо юрөөмөр санагдж байгаа хүмүүсээ тийхүү юрөө залбирдаг байгаа гэж хүсэж байна. За бүгдээ хичээд эхлэе те. Хэлбэрээ тавьчих. Тань баярлалаа эзэн минь. Өнөөдрийн Библи судлалын энэ цагт эзэн талархаж чинь эзэн үнэхээр та биднийг ариусгаж өгөөч. Үнэхээр та биднийг дуулууртай байдал дотор хүчиж өгөөрэй эзэн минь. Яг одоо та бидний дунд оршихугаараа залраач гэж таны урьж байна эзэн минь. Үнэхээр таны оршихуг эзэн минь хүсэмжиж байна. Үнэхээр эзэн минь бид бүхэн сэтгэл зүрхэндээ үнэхээр таныг магтаж байна. Та бол магтагдах зохистой эзэн. Та бол дээдийн дээд залрагч эзэн. Тийм эзэн минь таны нэр бүх нэрүүдийн дээр алдарших болтгоо юм залбирч байна. Баярлалаа. Үнэхээр та гайхамшиг үйлдэлээ сэтгэл зүрхүүдийг эзэн минь баяр хөөрөд өгөөж өгөө эзэн минь. Баярлалаа эзэн Есүс Христосийн нэрээр залбирч. Амен. За тэгээд өнөөдөр бас та бүхэндээ бас үг хуваалцахтаа баяртай. Тэгээд яг эзнээс асуугаад эзэн минь би юуны тухай ярих вэ гэдэг асуугаад яг нэг үг орж ирсэн. Нэр нь юу вэ гэхээр англиар бол cover гэж байна л да. Эзлээ. Хөвчих. Яг тийм үг орж ирсэн. Өнөөдөр юу гэсэн бид нар Христийн цусаар хучигдаж Христийн цусаар халагдах тухай бүгдээрээ суралцсанаа. Тэгээд Библиэлд Иохны 5:39 дээр юу гэдэг вэ гэхээр ингээд Есүс ингэдэг хүмүүсээ те юбдэчүүдээ та нар ингээд Библи уншиж ингээд судруудыг нягтладаг те цээжилдэг өдөр болгон уншдаг чинь та нар түүнээсээ ингээд мөнх амийг буюу те Есүс хэлдэг амьтаа бэлгсэн амийг та нар авахын тулд уншдаг үсттэй. Гэхдээ яг тэр Библи нь яг та нарын өмнө зогсож байгаа те Есүс яг тэр хүмүүстэй биечлэн нүүр нүрээр хараа ярилцсан баг. Яг та нарын өмнө зогсож байгаа би яг намаа гэрчилдэг юм аа. Тэгээ яг та нарын хүсэж байгаа тэр мөнх амийг чинь би та нарт өгөх гэж Есүс хэлсэн байдаг. Тэгэхээр эндээс юу ойлгож болох вэ гэхээр ингээд бид нар Библи уншихдаа хуучин гэрээ, шинэ гэрээ ч юм уу уншихдаа бүх үйл явдлууд яг Есүс Христийн тухай гэрчилдэг. Тэгэхээр бид нар яаж хуучин гэрээ уншаад ч юм уу тэ шинэ гэрээ уншаад бид юуг сурч болох вэ гэвэл бадуу жишээ нь Мосе бол Есүс Христийг биелэгддэг. Есүс Христийн сүд. Эсвэл Дэвид хааны хаанчлал бол Христийн хаанчлалын сүд. Христийн хаанчлалын сүдэр мөн Ноа ч гэсэн Есүсийг биелэгддэг. Бас бид нар Йосефийн тухай уншихад Йосеф ч гэсэн Есүс Христийг биелэгддэг. Тэгэхээр хуучин гэрээ бол Есүс Христийн тэр болох гэж байгаа Есүс Христийг ирэх үе тэр болох гэж байгаа зүйлсийн сүдрнээс. Тэр бүгдээ та бүхний Библи уншихдаа ямар нэгэн ингээд юм мэдлэг мэдээл гэхээс илүүгээр Христ гэж хин юм бэ? Die бүх ижил бүрээс нь бид нар мэдэж авч болно. Тэгэхээр түүний жишээ нь би юу гэж итгэдэг вэ гэхээр нэгдүгээр хаадын номон дээр Соломон хоёр ингээд эмхдэг шүүдгэн штэ. Тэр яг би энд юу гэж итгэдэг гэхээр энэ эцсийн өдрийн шүүлтийг бурхан яг ийхүү явуулах байх гэж итгэдэг. Тэгэхээр энэ бүх Библийн түүхүүд бүгд Есүс Христийг гэрчилдэг шүү. Тэгэхээр та бүхэн маань Бурхны үгийг судлахдаа Есүс юу хийснийг бас түүнээс нь харж болно гэсэн. Тэр үуч өнөөдөр ярих гэж байгаа зүйл маань ингээд манайг ингэж Библи уншаарай гэдэг юм уу? Тийм сэдв биш. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Библиэс тэр Есүс Христийн
цусны тухай суралцсна гэсэн үг. За. За би эндээс еврей номыг за би зүгээр та бүхэн яг сонсоод байж болно. Би еврей номыг ингээд уншаад өгье. За, еврей 9 дугаар бүлэг. За. Тэгэхээр анхны гэрээ нь за нэгдүгээр ишлэлээс нь тэгэхээр анхны гэрээ нь энэ дэлхийн ариун юмс ба үйлчлэлийн тогтоолуудтай байжээ. Эхлээд асар бэлтгэгдсэн түүний дотор дэмлүүний суурь, ширээ, тавиг талах, ариун газар, за тэгээ хоёр дахь хөшгөний ард ариунаас ариун газар, тэгээд бодлогын тахилын алтан ширээ, алтаар бүрсэн гэрээний авдар дотор маана агуулсан Ароны навчсан таяг гэрээний хавтангууд гэдэг. За тэгээд дурдаар ишлээс нарах юм л те. Эдгээр нийхүү бэлтгэгдсэн ахиж нар үйлчлэг гүйцэтгэхээр эхний асарт ордог байгаа. Тэгээд харин хоёр дахь хэсэг жилд ганц удаа зөвхөн тэрүүн тахилж ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдлэгөө өрүүлсэн нүглийг учраас тэгээ өргөх ёстой цусгүйгээр ордоггүй. Яг цустай тэгээ ордгоо. Тэгээ 8 дугаар ишлэлээр эхний асар байгаа цагт ариун газарт орох зам нэгдэг үг хэвээр гэдгийг ариун сүнс харуулж байна. Тэгэхээр еврей 9:9 дээр энэ өнөө үеийн төлөх бэлэгдэл юм. Тэгэхээр бид нэр Леви номыг уншдаг те. Леви ном тэгээд Итгэл ном ч юм уу. Бас ингээд анх уншихад яг ингээд сүнсээр ойлгож уншихгүй бол ингээд хэцүү шттэ те ингээд явж байгаад шамтардаг те олон хүмүүс. Би ч гэсэн бас ингээд яг үүндээ гайхдаг ус ингээд яагаад юм еврей биш Леви номыг ингээд Библиэр байдаг юм бол ингээд яг энэ ингээд дараа нь яг ойлгоход ингээд маш чухал байсан. Тэр үнэн тэрхүү Леви ном дээр гарч байгаа тэр тахилууд бүгдээрээ Есүс Христийг билэгддэг. Тэр бүгдээрээ өнөөдөр ихэд болсон Есүс Христийн цус ямар учиртай тэр цус биний хэрхэн аварсан, юунаас аварсан тухай бүгдээрээ яг тэндээ суралцъя. За би нэг PPT гаргая те. Гэж байгаа шүү нэ. За тэгэхээр өнөөдөр миний та бүхэндээ чин сэтгэлээс хуваалцаж байгаа зүйл маань Есүс Христийн хурганы цусны тухай хуваалцъя. Тэгэхээр би яг өмнө хэлсэн штэ яг хичээл эхлэхэд яг Бурханаас асуугаад юуны тухай ярих вэ гэхээр яг тэр халтлаг гэдэг үг орж ирсэн гэл. Тэгэхээр бид нэр Эхлэл номын 3 дугаар бүлгийг унших юм бол Адам, Ева хоёр цэцэрлэгт диаволд хуурдагдаад, чөтгөрт сатанд хуурдагдаад Бурханы өмнө гим нүгэл үлдээд сатанд хуурдагдаад Эден цэцэрлэгээс хөөгцсөн тухай бид нар уншсан тий. Тэр энэ хүн болгоны түүхийг мэдж байгаа. Тэгэхээр яг Эхлэлийн 3:21 дээр юу гэж гардаг вэ гэхээр ингээд Бурхан яг тэр 3 дугаар бүлэг дээр Адам, Ева хоёр нүгэл үлдснийхэн дараа бие биенээсээ ичээд өөрсдөө зориулж ингээд хувцас хийсэн дээ. Одоо бэлхэмжэл ингээд бэлхүүрсээрээ бүсэлдэг тийм хувцас өөрсдөө зориулж байсан. Тэгээ Бурханы төлөвлөгөө юу байсан гэхээр Бурхан яг тэр 3:21 дээр ишлэл дээр нь Бурхан тэр Адамын бэлхэмж гээд өөрийнх нь хийсэн хувцсыг нь биш яг Бурхан өөрөө Адам Ева хоёрт хувцас хийж өгсөн. Тэгэхээр энэ хувцас нь ямар хувцас байсан гэхээр энэ амьтны ярьсаар хийсэн хувцас байсан. Тэр яг энэ ертөнцид хамгийн анх бий болсон одоо амьтны амьд хасаж байгаа тийм үйл явдал. Тэгэхээр энэ ч гэсэн яг шинэ гэрэн дээр Есүс Христийг билэгддэг. Тэгэхээр бид нар хурганы цус Есүс Христийн цус бидний төлөө, бидний аврахын төлөө, бидний Бурхантай харилцаа бас Бурхан руу ойртох, гим нүглийг угаах тэр эртний тэр Бурханы төлөвлөгөө байсан. Тэгэхээр бүгдээрээ та бүхэн бас өнөөдрийн яг миний хуваалцах зүйлстэй дагаад яваарай. Тэгээд
залбирах үед жоохон ингээд цусны хурганы цус Есүс Христийн цусны тухай ярилцаад залбираад ингээд явах болохоор та бүхэн ингээд сэтгэл зүрхээр хамт байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр мөн Гитлэл номын 12:13 дээр байдаг те юуны тухай гардаг вэ гэхээр Бурхан Израильчуудыг аврахын тулд Египтчүүдээс аврахын тулд дээгүүр өнгөрөх баярын хургийг нэтлээд хаалганыхаа дээгүүр юу лээ хажуу тэгээд гэдэг лөө. Тэгээд тэрэн дээр түрэхэд яг тэр цус ганц хурганы цусаар л Израильчууд маш том аюул сүрлээс аврагдсан байдаг. Тэгээд бид нар ч гэсэн яг өнөөдөр хурганы цусаар аврагдах болно. Тэгэхээр өдөр бас та бүхний амьдралд бас хурганы цусын хүч чадал байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд би энэ Лев номын 4:6-аг эндээс уншаад үгүй. Тэгээд за Левийн 4:6 дээр хэлж цуснд хуруугаа дүрээд эзний өмнө ариун газрын хөшгөний өмнө цуснаас 7 удаа цацах бүлгөө гэдэг. Тэгэхээр хэдүүлээ бас Библи уншихад нэг зүйлийг бас анхаараасаа гэж хүсэж байна. Хэрвээ Библиэлд яг 7 удаа ч юм уу яг 7-гийн тоо гарах юм бол тэр зүйл ингээд төгс болгогдсон. Төгс гэдэг одоо complete те төгс гэдэг утгыг илэрхийлдэг. Тэр та бүхэн дараагүйд Библи уншихдаа 7-гийн тоо таарах юм бол ингээд тухайн зүйл төгс болгоцсон, төгс зүйл байна гэдгийг та бүхэн ойлгосоо гэж хүсэж байна. Тэгэхээр Есүс Христ 7 удаа загалмаа дээр цовдлогдохоос өмнө болон цовдлогдох үедээ 7 удаа цусаа орсгосон гэсэн. Энэ цуснууд бидний амьдралд яаж нөлөөлдөг, ямар учир шалтгаантай бүх зүйлийн тухай бүгдээрээ эндээс харцгаая. За тэгэхээр хамгийн ихний цус нь Есүс цусаа орсгохтой Гецеман цэцэрлэгт Есүс Христийн цус урссан байна. Тэгэхээр Адамын үлдсэн нүгэллийг цэцэрлэгтээ Эден цэцэрлэгт эхэлсэн бол яг Есүс Христийн бидний төлөө тахил нь бас Гецеман цэцэрлэгт эхэлснээр ингээд бидний төлөө тэр авралын ажил эхэлсэн. Тэр бүгдээр Библийн ишлэл уншъя. За тэднээс чулуу шидэх зайтай холдон өвдөг сүгдөөд ингэж залбирав. Эцэг минь хэрв та хүсэж байгаа бол энэ аягийг надаас алгасуулаач. Гэвч миний хүслээр бус харин танихаар болог гэв. Тэнгэр элч нар түүнд тэнгэрээс үзэгдэн түүнийг тэнхрүүлж байлаа. Тэр сэтгэлдээ үхтлээд зовж шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хүлс нь цусны тусал мэт зар тусалж өв. Тэгэхээр Есүс Христ яг цовдлогдохынхаа өмнө Гецеман цэцэрлэгт залбирахдаа тэр дотоод үнтэйгээ тэр хоттойгоо тэмцэлж ирсэн гэсэн. Есүс хэдий бурхан байсан ч гэсэн хүний дүрээр ирсэн тий. Тэгэхээр түүнд сэтгэл зүрх бас мэдрэмжүүд бүх зүйл ингээд байдаг гэсэн. Тэгэхээр тэр Есүс цовдлогдохынхаа өмнө сэтгэл дотроо маш их зовж шаналсан гэсэн. За тэгэхээр Есүс Гецеман цэцэрлэгт оюун санааны болон сэтгэл зүйн шаналл түгшүүр тэгээд дотоод тарчлааны хараалыг ивсэн юм. Тэгэхээр бидний амьдралд сэтгэл зүрхний шаналл түгшүүр дотоод тэмцлүүд трауманаас үүдэлтэй маш олон тавчлал их зэрэгүүд ингээд амьдралд бий болдог. Тэр бүгдийг Есүс даван туулж тэр загалмаад тэр цовдлогдохынхаа өмнөх тэр шүн Гецеман цэцэрлэгт залбирснаар түүний яг Библиэлд юу гэж хэлдэг вэ гэхээр түүний цус нь хөлс нь цусны
Хөлс нь а, цусны тусал болж урагшлаа гэдэг. Яг та бас яг ингээд шаргуу залбираад үзээрэй ингээд яг чин сэтгэлээсээ залбирахаар ингээд яг цус биш хөлс гоорсдаг, хөлс гоождаг гэх юм уу. Тэгээд ингээд нэг амар ингээд одоо юу гэдэг нэг гүүж байгаа юм шиг гүүхэд хөлс гардаг шиг биш ч гэсэндээ ингээд таны бие ингээд биенээс ямар нэгэн байдлаар ингээд хөлс гардаг. Тэгэхээр Есүсийн яг тэр шаналл зовлон нь тэр хөлс нь усны тусал болж түүний биенээс урссан гэсэн үг. Тэр яг энийг болохоор хематотросис гэдэг энэ клиникийн ингээд маш ховор юм тохиолдол юм уу. Тэгэхээр ийм эмгээр ингээд өвдөжсэн дөндөө хүмүүс байдаг. Ер нь ихэнх хүмүүс нь яаж ингээд ийм төрлийн одоо тохиолдолтой клиникийн тохиолдол өртдөг вэ гэхээр ямар нэгэн цаазын ялын өмнөх стресстэй сэтгэл зүйн өвдөлт ямар нэгэн дотоод төрчлээ травмаас болж хүмүүс ийм зовлонд өртдөг. Тэр Есүс Христийн хамгийн анхны урсгасан цус нь бидний төлөөх тэр сэтгэлийн өвдөлтүүд, стрессүүд, оюун ухааны тарчлаа, сэтгэл зүрхний тарчлаанууд, тэгээд санаа зовлт, айдас, травма тэр харамсалтай хүчний дарамтаас төлөөлөхийн тулд Есүс Христ та бас бидний төлөө цусаа урсгасан юм ба. Тэр энэ Гетсемани цэцэрлэгт урсгасан Есүс Христийн тэр цусны зорилго. За бүгдээ хоёр дахь цусыг сарай. Түүний нүүрнээс урсгах цус. Тэр яг шинэ гэрээн дээр яг ингээд гарахгүй ч гэсэндээ бид нэр Исая номноос бүгдээр харъя те. За Исая номын 56 дээр өгдөөхөр сахлаас минь зулгааж хүнд би хацраа тавьж өглөө. Доромжлол нүлэмлтаас би нүрээ халтлаагүй. Яг Есүс Христийг цовдлогдох үед хүмүүс түүнийг доромжилж, нулимж, тааж те. Бүр ингээд яг шинэ гэрээн дээр ингээд сахлаас нь татлаа гэд байхгүй ч гэсэндээ ингээд Исая номон дээр түүнийг сахлаас үед зулгаах үед ингээд түүний сахал зулгарна гэдэг те. Сахал зулгараад тэр сахлаас нь нүүрнээс нь цус урссан. Тэгэхээр Есүс бидний төлөө цусаа урсгасан хоёр дахь шалтгаан, хоёр дахь цус нь бидний төлөө тэр доромжлол, нулималт тэр зүйлүүдийн төлөө эзэн бидний төлөө цусаа урсгасан гэхээр. За тэгэхээр энэ дээр юу гэсэн бэ гэхээр түүний нүрнээс урссан цус нь бидний сэтгэлийн шарах, ичхүүр болон зүрхэнд нуугдсан нүглүүд дэс идгэрэх тийм идгэрэл тэгээд мөн хувь хүний мөн чанар ба хүн төрлөختний тэр албаны сэргийлтийн төлөө Есүс Христ бидний төлөө сорсон. Бүгдээрээ хамт залбирая. Тэгээд дахиад цаана хэдүүлээ 7 удаа Есүс цусаа урсгасан гэсэн шүү дээ. Тэр дахиад цаана 5 байгаа. Тэгээд юу гэсэн энэ хоёрыг төлөө хэдүүлээ залбирая те. За бүгдээрээ нүдний айнад эзний өмнө очицгоо. Есүсээ одоо бид нэр таны өмнө ирж байна. Бүгдээ Гетсемани цэцэрлэгт залбирч байгаа Есүс Христийн дүр төрхийг бодцгоё. Тэр ямар их залбирч, ямар их зовлон донд сэтгэл зүйн оюун санааны зөрчлөөнд донд тэр ямар их зовлож байгаа бүгдээ эзний өмнө ирцгээе. Оо Есүс, халелуя. За би та бүхний төлөө залбирч өгье. Эзэн минь бид бүхэн эзэн минь та энэ хүмүүст хүнд яг одоо хүрээч. Эзэн ба энэ залбирч байгаа бас таны өмнө ирж байгаа хүн бүрийг эзэн танд өргөж байна. Эзэн Есүс Христийн нэрээр яг энд байгаа сэтгэл зүйн өвдөлтүүд, стресс, дарамтын дотор байгаа харанхуй сүнсний дарамт, стресс, дарчлаан донд байгаа хүмүүсийг төлөө залбирч ийн яг одоо эзэн Есүс Христийн нэрээр Есүсийн загалмаа тусаар бидний амьдралыг 30 залбирч ийн. Яг одоо
бүх стресс дарамтууд яваад тэднээс зайлан одохтун эзэм нь та бүх дарамтуудыг надад өг гэсэн эзэм нь яваад эзэм нь бид таны өмнө өгж байна. Эзэн Есүсийн нэрээр бүх стрессүүдийг зайлуулж байна. Эзэм минь яг одоо та загалмаан цусаар гисмийн цэцэрлэгт дурссан тэр Есүс Христийн цусаар бидний амьдралыг хувчаач. Яг одоо та бүхэн яг сэтгэлдээ бас оюун санаандаа ингээд эзний таны амьдралыг хувчж байгааг хараасаа гэж хүсэж байна. Халелуя эзэм минь. За бүгдээ яг дараагийн тэр хоёр дахь цусан дээр цой. Есүсийг баригдах үед тэр тахилчийн өргөнд эзнийг авирчих үед хүмүүс түүнийг доромжилж, нулимж сахлаасан зулгааж байгаа. Бас түүний дүр төрхийг бүгдээ ингээд сэтгэл зүрхэндээ харцгаая. Эзэм таны бас миний төлөө насвартаа бидний ичхүр, бидний хувь хүний мөн чанар, тэр хүний эзэн биднийг ямар гайхалтайгаар бүтээсэн тэр мөн чанаруудыг бид нүгэл үйлдэх үед энэ бүхэн энэ бүхнийг нүгэл үйлдэх үед энэ бүхэн бидний амьдралаас байхгүй болсон. Харин Есүс Христ тэр нүүрнээс урсан тэр цус биднийг сэргээж байна. Одоо эзэн Есүс Христийн нэрээр одоо эзэн минь энд байгаа хүмүүст үнэхээр иш үзүүлэхийн үгийг тунхаглаж байна. Үнэхээр сэргээгдэх болно. Бүх мөн чанар сэргээгдэх болно. Зарим Есүс Христийн нэрээр үнэхээр өөртөө итгэлтэй байдлууд, үнэхээр хүч чадлууд, өөртөө тэр сэтгэл хангалуун байдлууд бий болох тунаа зарим Есүс Христийн нэрээр эзэн минь одоо бид нар таны нүүрнээс урсан цусыг амьдралдаа үнэхээр цацсан оруулж байна. Эзэн минь бид нар тэр таны нүүрнээс урсан цусаар үнэхээр халтлагдаж тэр түүний доор орохыг хүсэж байна эзэн минь. Халелуя эзэн. Баярлалаа эзэн минь. Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За хэдүүлээ үргэлжлүүлээд харъя те. За дараагийнхаа хэсэг нь юу вэ гэхээр дараагийн 3 дахь эзний урсгасан цус нь за Есүсийн нуруунаас урссан цус. Түүнийг ташуурдах үед эзнийг ташуурдах үед за бид нар Исая 53:5-ыг эхлээд уншиж байна. Гэвч гимт үйллийн минь улмаас тэр хатагта хилэнцгийн минь улмаас тэр бяцарчээ. Тэг амар тайвны минь төлөө түүнээр гисгэл байж түүний шарахаар бид итгэрчээ. Тэгэхээр Есүс бидний төлөөх урсгасан тэр 3 дахь цусны утга учир нь юу вэ гэхээр тэр бидний бие махбодыг эдгээхийн тулд түүний нурууг түүний ташуурыг шарахаар бид итгэрсэн. Тэгэхээр Бурхны өмнө бүх одоо бид нар өвчнүүдийг ангилдсан шүү дээ. Жишээ нь хор тавдар гэхээр арай хүнд кейс үүдэг ч юм уу те. Эсвэл ингээд янз бүрийн өвчнүүдийг ангилдаг. Гэтэ яг Христийн цусны өмнө бүх өвчин идэгрэх боломжтой байдаг. Тэгэхээр бид нар таны өвчин өнөөдөр идэгрэх болтугай. Тэгээд та түүний шарахаар идэгэрсэн гэдэгт итгэхээсэй гэж хүсэж. Тэгээ би нэг удаа ингээд харьяалаар залбирч байгаад илүү нэг цагаан баг орчим залбирсан баг. Тэгээд санаж байна. Тэгэхээр Бурхан надад нэг үзэгдэл харуулсан байна. Энэ үзэгдэл ингээд ямар учиртай үзэгдэл байсан гэхээр маш олон хүмүүс ингээд өвчнөдөө зовж байгаа, шаналж байгаа ингээд тийм үзэгдэл харсан. Яг энэ үед яг энэ саяны бидний уншсан Исая 53:5 дээр харж байгаа түүний шарахаар бид итгэрчээ гэдэг ишлэл санаанд ороод тэгээд би залбирх үед яг тэр хүмүүс итгэрж байгаа түүний шарахаар олон хүмүүс бүр маш олон хүмүүс итгэрж байгаа харжсан. Тэгэхээр өнөөдөр нэг таны амьдралд
шархууд хан биеийн өвчнүүд бүгд идэгэрнэ. Та бүхэн түүний шархаар идгэрсэн гэдэгт итгэхээсэй гэж хүсэж байна. Амен. За. За хэдүүл дахиад залбирч те. За таныг яг одоо өвчтөе газараа гар тавиа залбираасаа гэж хүсэж байна. Та яг юу таны бие махбодын яг аль хэсэг өвдөж байна, аль хэсэг эдгэрхийг хүсэж байна. Бүгд яг түүн дээр гар тавиа залбирая. За эсвэл таны хажууд хүн байгаа бол хэн нэгэн байгаа бол тэр хүн дээр гар тавиад тэр хүний төлөө бас залбирч өгөөсэй гэд хүсэж байна. Тэгээд тэр хүн дээр гар тавиад эзний цусыг түүний амьдралыг эзний цус түүний амьдралыг таны амьдралыг өөрчлөөсэй хэмээн залбирая. За бүгд залбирая эзэн Есүс нэрээр. За та бүхэн намайг дагаад хэлээ залбираа. Эзэн Есүс нэрээр миний за та ямар нэгэн таны өвдөлт байгаа бол одоо жишээ нь махан би за жишээ нь миний уушиг өвдөж ивэл те уушиг идгэргээд залбираа шүү. За Есүсийн нэрээр за та өвчнийхээ нэрийг хэлээд тэгээд загалмаа цусаар идгэрсэн гэж хэлж байна. Загалмаа дээр урссан цусаар бүх махан биеийн өвчнүүд идгэр эзэн Есүс нэрээр яг одоо Назарын Есүс нэрээр залбирч байна. Тэгэхээр эзний гайхамшиг болох болно. Бүх тэр махбодын өвчнүүд идгэр Есүсийн загалмаа цусаар эзэн Есүсийн нэрээр бас нүдэн сайн харддаг хүмүүс яг одоо эзэн Есүс нэрээр нүдэн сайн хар. Хоолойны өвчин идгэр эзэн Есүсийн нэрээр нүдний өвчин идгэр эзэн Есүс нэрээр бамбаа булчирхай идгэр Назарын Есүс Христийн нэрээр хөлний өвчин яг одоо баруун хөл идгэр эзэн Есүсийн нэрээр Есүсийн загалмаа цусаар хувчж байна. Бүх бие махбодыг Назарын Есүс нэрээр бүрэн идгэр эзэн Есүсийн нэрээр. Амен. Амен. За хэдүүл үргэлжлүүлээд харъя те. За тэгэхээр дараагийн бидний төлөө эзний урсгасан тэр цусны дөрөвдөх нь юу вэ гэхээр за Есүсийг Ромын цэргүүд түүний доромжлон гутаа түнд өргөстэй юм титэм юм зүйлсэн байгаа. Тэгэхээр би Матай 27:19 дээр сундуугаар титэм сүлжин түүний тэргүүн дээр тавьж. Тэр яг мөн Итлэл 3:18 дээр ингээд тэр Адамын үлдсэн гим нүглээс болж газар хараагдаж ингээд өргөс зангуу ургуулна гэсэн байна. Тэгэхээр Есүс тэр өргөстэй титмийг өмсөх үед тэр өргөсөн түүний толгойг хатгах үед тэр толгооноос урсан цусаар дамжуулаад бид нэр тэр ямар идэгэл босныг бүгдээр харъя. Есүсийн цэргүүд Есүсийн толгойг өргөс титэм зүүлэх үед өргөс зоогдох үед урсан цус нь биднийг ядуурлын хараалаас чөлөөсөн. Бас бид нар оюун ухаан ба эрх мэдлийн сэргэлтийг бид нэр идэх болсон хүмүүсээ. Тэр ядуурл гэдэг нь сайн зүйл биш. Тэгэхээр чуулганууд ингээд очихоор нэг ядуу амьдрах ёстой юм шиг ингээд номлодог те. Эсвэл ингээд мөнгөтэй байх нь буруу гэх мэт ч юм уу. Ингээд нэг тийм мөнгөний тухай маш юм эмзэг байдаг. Тэр яг үүндээ Есүс биднийг хизээч ядуу байгаасаа гэж хүсдэг. Тэгэхээр тэр биднийг амьтаа бэлгсэн амьтаа бүх тэр Христ Есүс доторх тэр алдах баялагаараа хэрэгтэй бүхнийг мань хангана гэж эзэн хэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр таны амьдралд бас Христийн тэр толгооноос урссан, эзнээс толгооноос урссан тэр бүх цус таны бас миний тэр ядуурлын хараалыг чөлөөлөх боломжтой болсон юм аа. Тэгэхээр бүгдээрээ тэр хараалаас эзэн биднийг чөлөөлнө гэдэгт итгэхээсэй гэж би таныг уриалж байна. За хэдүүлээ за үгүй энэ дөрөвдөх цусны төлөө залбирая. Тэгээд одоо бүгдээрээ толгоон дээрээ ингээд гараа тавьчих.
За би нэг төр яач. Төр ширийг боловч. Окей. За. За бүгдээ толгой дээр гараа тавиад эзэн биднийг чөлөөсөн чөлөөлөлтийн төлөө залбирцгаая. Газарын Есүс Христосийн нэрээр залбирч байна. Бүх ядуурл хоосорлын сэтгэлгээнүүд Есүс Христосийн нэрээр нуурч унах гэж тушаач. Бүгдээ тунхаглацгаая. Тэгээ намайг хэл дагаад тунхаглаасаа гэж хүсэж байна. Би Христ Есүс дотор бүрэн хангагдсан. Бүх хэрэгцээтэй бүхэн хангагдсан. За би таны төлөө залбирч Назарын Есүс нэрээр яг одоо залбирч байна. Хараал ядуурлын хараал яг одоо тасарч өгнө гэж тушааж байна. Одоо эзний үг өгч байна. Бас өнөөс гачигдаж дутагдж байгаа хүмүүстэй л эзэн таны зовлон, эзэн таныг мэднэ гэдэг үг орж ирж байна. Эзэн минь яг одоо бид нар таны толгооноос урссан тэр үргэстүүд титмээс болж урссан тэр цусыг бид нар өөрсдийн толгой дээр бүрхэн тэр залбирч байна. Яг одоо бүх ядуурлын хараал, оюун ухааны сэтгэлгээний хараалууд Назарын Есүс Христосийн нэрээр нуран унсан. Бүх хараалуудыг Есүсийн загалмай тусаар тасалж байна. Бүгд идэгрэхтэн хөвчнүүд идэгрэхтэн Есүс нэрээр бас дуудлагаа бас мэдрэхтэн эзэн Есүс нэрээр танд баярлалаа. Танд талархж байна. Есүс Христосийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За хэвдүүлээ үргэлжлүүлээд харъя. Тэгээд билээс галзгалз богинохоо бас хурдан явчихнаа. За дараагийн эзний урсгасан цус бол Есүс эзэн маань загалмаа дээр цовдлогдох үед түүний гарыг хадаасаар хадаж загалмаад хадснаар түүний гарнаас урссан цус. Тэгэхээр бид нэр гар гэдэг зүйлийг утгыг те ямар утгатай вэ? Гар гэдэг юу төлөөлдөг вэ гэдгийг бас ойлгож харах хэрэгтэй. За тэгэхээр дуулалын 22:16 дээр тэд гар хөлийг минь нэвт хатгалаа гэж бичсэн байна. За тэр загалмаа дээр эзний урсгасан гарнаас гарыг хатгахад гарнаас урсгах цус нь бидний гарын үүстэй үүнд ажил, зорилго, үйлчлэл, хариуцлага, эрх мэдэл, ерөөл, хүч чадал, таны бүтээмж, бүтээн байгуулдаг зүйлсүүд бас таны ингээд хүрдэг зүйлсүүд тэр бүх зүйл дээр эзэн сэргэлтийг авчрахын тулд түүний гарнаас цус урсан байна. Тэгэхээр таны ажил бас сургууль, үйлчлэл, үр жимсгүй, үр бүтээлгүй ч юм уу тийм үеуд байдаг ингээд маш олон ингээд хүмүүстэй уулзахаар ингээд үсгүүдэл ч юм уу яг ингээд хийсэн болгоно бизнес ч юм уу эсвэл ажилд орох үед ч юм уу ингээд бүтлгүүтлүүд ингээд тулгардаг бас ямар тэгээд хийж байгаа зүйл нь ингээд ажил нь үр өгөөж өгөхгүй нэг тийм зогсонго. Тэгэхээр энэ болгон ингээд тийм зарим зүйл ингээд хэвийн биш байна гэдгийг тохио. Тэгэхээр яг энэ цаг мөчид таны бас ажил үс эзний загалмай тусаар тэр гарын сорвор гарын тэр тусаар дамжуулаад үнэхээр сэргэлт ирээсэй гэд хүсэж байна. За хэдүүлээ дараагийн юуг нь харъя. За тэгэхээр дараагийнх нь юу вэ гэхээр яг эзнийг загалмай дээр цовдлох үед түүний хөлнөөс урссан цус. Тэгэхээр хөл гэдгийн утга нь юу вэ гэхээр бидний алхаа, чиглэл, хувь тавилан, зорилгын төлөв сэргэлтийг авчирсан. Бас магадгүй та амьдралдаа тэнүүчилж ямар нэг чиглүүлэггүй амьдарч ивэл яг энэ цаг мөчид эзэн таныг чиглүүлэхдээ бас таныг зөв зам руугаа оруулахын төлөх ийм сэргэлт байх болно гэж тунхаглаж байна.
Бас мөн ингээд яг загалмаа дээр а, эзэн хадагдах үед түүний хөлнөөс урсан цус а, бидний бас а, хэр хол явахыг хэр удаан явахыг амьдралтай бид нэр маш олон зүйлүүдээр рүү чиглүүлэгдэх тэр боломжийг тэр сэргэлтийг эзэн авчирсан. Тэгээ би нэг хүний төлөө залбирч ийсэн. Тэгээ тэр хүн ямар хүн байсан гэхээр ингээд аа за нэг 40 орчим насны хүн шиг санаж байна. Гэтэ яг би сайн мэдэхгүй шүү зүгээр. Арай 40 хүрээгүй болов 35-аас 45 насны ч юм уу. Тэгээ тэр хүн ингээд аа яасан бэхээр Улаанбаатараас ингээд гарч үзээгүй гинэ ерөөсөө. Ийш тийшээ явж ч юм уу те ингээд бид нэр ингээд 100 болохоор хөдөө явдаг ч юм уу ингэдэг те. Тэр хүн ингээд аа одоо ерөөсөө ингээд Улаанбаатараас 35-аас 45 40 насны орчим хүн мөртлөө ерөөсөө Улаанбаатараас гарч үзээгүй ийш тийшээ явж үзээгүй ч юм уу ингээд тийм хүн байсан. Тэгэхээр бид нар яг энэтэй адилхан бас таны амьдралд бас ингээд хүрэх газараа хүрч чадахгүй чиглүүлэггүй байвал яг өнөөдөр та эзний өмнө ирээсэй. Тэгэхээр эзэн таныг чиглүүлэг удирдамжаар бас хангах болно. Бүгдээрээ залбирая хамт дахиад. За бүгдээрээ нүдэн ханаад яг эзний гарын сорио эзний заалмаа дээр урсан тэр хөлийн сорио хөлнөөс урсж байгаа цус гарнаас урсж байгаа цусыг бүгдээрээ бодон бас тэр цусны хамгаалтар хатлагчнд орохын төлөө залбирая. Өө эзэм минь яг одоо таны нэр дээр залбирч байна. Бид нар эзэм минь танд бас өөрсдийнхөө замуудыг танд даатгаж байна эзэм минь. Эзэм минь яг одоо бид нар ажил үйлчлэлээ танд даатгаж байна. Яг одоо эзэн Есүс нэр дээр өөр ажил үйлчлэл бизнесүүд хичээл сургууль өөр бүх зүйл дээр байгаа сүнслэг зүйлүүд бас бүтэмжгүй байдлын дээр бүх хараалуудыг назарын Есүс Христийн нэрээр хараалыг тасалж гин заалмаа тусаас цэвэрлж гин Есүс нэрээр цэвэрлж гин бүх сүнслэг хүлээс тэр ажил үйлчлэл хичээл сургууль бидний гарын үйлс хийж бүтээж байгаа хүрж байгаа зүйлүүдээс назарын Есүс Христийн нэрээр хүн зайлуулж байна. Халелуя Есүс. За бүгдээ та нүдэн хансан чигээрээ байж байгаа. Тэгээд Библиэлд юу гэдэг вэ гэхээр та нар гар тавин залбирх үед өвчнүүд идэгнэ гэсэн. Диаволын чөтгөрүүд хөөгдөх болно гэсэн. Тэр яг одоо та өөрийнхөө гарыг юруугөөсэй хүсэж байна. Юу гэж юруух вэ гэхээр миний гараар дамжуулаад өвчнүүд идэгрэх болно гэдэг. За бүгдээр дагаад хэлээ те. Миний гараар дамжуулаад өвчнүүд идэгрэх болно. Миний гарын үйлс амжилттай байх болно. Амен. За бүгдээ эзний бас загалмаа дээр бас хөлнөөс урсан тэр цусны өмнө бүгд өвдөг сөглөө оцсгоё. Есүсээ бид нар таны урсгасан тэр цусны өмнө ирж байна. Хөлнөөс урсан тэр цусаар дамжуулаад эзэн бидний алхаа чиглэлийг бас зөв тийш нь чиглүүлээч эзэн. Бид нар Тэнгэрлэг чиглүүлэг дотор алхахыг хүсэж байна. Бид нар өөрсдийн замаар биш. Өөрсдийн бодол тулгуурлаж өөрсдийн итгэл үнэмшил дотор биш. Харин эзэн минь таны тэр Тэнгэрлэг чиглүүлэг Тэнгэрлэг тэр алхаа чиглэлэл донд бид явахыг хүсэж байна. Тийм эзэн минь хуучин гэрэн дээр бас хүмүүс маш хурдтайгаар ингээд гүйдэг байсан эзэм. Яг тэр шиг бид нар ч гэсэн маш хурдтайгаар гүйх тэр сэргэлтийг загалмаа тусаар дамжуулаад бидэнд өгөөч. Яг одоо эзэм нь бид нар таны хөлнөөс урсан тэр цусны хамгаалалтанд орж ийн эзэм минь. Танд баярлалаа Есүсээ. Танд талархъя. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За хэдүүлээ үргэлжлүүлээд харъя те. За одоо хамгийн сүүлийн 7 дахь эзний урсгасан цус.
Тэгэхээр хамгийн сүүлийн эзний урсгасан цус бол түүний зүрхнээс урссан цус байдаг. Тэр Ромын цэргүүд за чиглэлийг уншаа те. Иохан 19:34-д тэр Ромын цэргүүдийн нэг нь Есүсийн хажуу руу жадлахад түүнээс цус ус гоочлоо гэсэн байдаг. Тэр яг бид нар бас цус мөн ус гэдэг энэ үгэн дээр фокус анхаарах хэрэгтэй. Тэгэхээр түүний хажуу руу жадаар зоох үед яг тэр жад нь түүний зүрх рүү чиглэсэн байгаа. Тэгэхээр түүний зүрхнээс урсан цус юуг илэрхийлдэг вэ гэхээр Есүсийн зүрхнээс урсан цус нь бидний сэтгэлийн шарах, урвалтууд, уй гашуу, сэтгэлийн өвдөлтийг эдгэхийн төлөө байсан. Тэгэхээр бид нэр түүний урссан цусаар бидний сэтгэл зүрх эдгэрэх боломжтой болсон. Мөн тэр цус нь бас ариун сүнсийг бэлэгддэг. Тэгэхээр эзний сүнс бас таны дотор байж бас энэ бүх цусны хамгаалтнаас бүх гараасаа гэж хүсэж чинь. Тэгэхээр та бүхэн эзний сүнсээр удирдуулах үед тэр цусны ерөөл бас тэр цусны амлалтууд бас сэргэлтүүдээс та холдохгүй маа. Өдрөө хамт залбирая. Тэгээд юу залбирах вэ гэхээр яг саний эзний бас урссан сүлийн тэр 7 цусны бодон залбирая. За бүгд эзний өмнө очицгоё. Та яг эзний өмнө бас үзэгдлэр оюун ухаандаа бас зураглан бас эзний загалмаа дээр байгаа цоглогдсон байгаа дүр төрхийг хараарай. Тэгээд адуу таны эргэн тойронд Библиэлд таны эргэн тойронд бас Иесус их Мария бас түүний дагалдагч Иохан тэ өөр бусад дагалдагч нар байгаа гэж төсөөлөд эсвэл та ганцаараач байж болно. Яг түүнийг жадлах үед зүрхнээс урсж байгаа ус ба цусыг харцгаая. Эзэм нь нэг удаа эзэн Есүс нэрээр залбирч байна. Сэтгэл санааны шархууд, урвалтууд, зүрхэнд байгаа гүн шархнууд, хүчрхийлээс үүдэлтэй шархнууд, гомдлууд, үл хүлийн зөвшөөрөгдлүүд, гологдлууд Есүс Христийн дээр зүрхнээс урсан дээр загалмаа цусаар идэрэгдэн гэж тушааж байна. Одоо эзэн Есүс нэрээр зүрх сэтгэл идгэр зүрхэнд байгаа уу гашуунуудыг хүн явуулж эзэн Есүс нэрээр загалмаа дээр урсгасан цусаар бүрэн хочж байна. Энэ бүх хүмүүсийг эзэм нь чин залбирч байна. Халелуя эзэм нь. Тань баярлалаа. Тань талархъя. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За тэгэхээр таныг яг энэ эзний загалмаа цусаас битгий холдоосоо гэд чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгэхээр Гитлэлийн 12 дээр харах юм бол цаг 45 минут заачлаач нэг 40. За тэгвэл хэдүүлээ дуусгая дөө. Хоёр дахь хувааж суугаад зах юм эсвэл дараа чичээл дээр. За боссон баха. Тэгээ юу ч нэг 5 минут хуваалцчих юм бол. Нэг жижиг юм яриад. За. Тэгэхээр Изекиэлийн 36 дээр юу гэдэг вэ гэхээр Бурхан биднэрт шин зүрхийг та өгч та нарын махан зүрх биш чулуун зүрхийг махан зүрх болгоно. Тэгээ би та нарт сүнсээ өгч та нарын зүрх сэтгэл өөрийн тушаалыг бичлээ гэсэн байдаг. Тэгэхээр дахин төрсөн хүн гэдэг нь юу вэ гэхээр одоо бүр огтгүй нэмгэлгүй ч юм уу эсвэл ямар нэг нүглийн зуршлаасаа салсан юм уу тийм хүмүүсийг ойлгоод байдаг. Гэхдээ яг дахин төрсөн хүн гэдгийг маань ямар утгатай вэ гэхээр яг сэтгэл зүрхний тэр хандлага өөрчлөгдсөн хүнийг дахин төрсөн хүн гэж байгаа. Тэгэхээр
За тэгээд билээ дахиад би нөгөө өмнө уншсан шүү дээ нөгөө еврей номын 9 дугаар бүлгийг. За тэгээд дахиад тэрийг харъя те. Еврей 9-ийн би эндээс гаргаад хамт уншнаа. За еврей 10 дугаар бүлэг дээр 10-22 дээр юу гэдэг вэ гэхээр та нарыг хилэнцэд мэс чанараас цэвэрлэхийн тулд зүрхэндээ цацуулж гэж байгаа. Тэр яг таны зүрх сэтгэл Есүс Христийн цус цацгдсанаар та дахин төрсөн бас цоош нь мэс чанартай болж цэвэрлэгддэг гэсэн үг. Тэгэхээр мэс чанар гэдгийн ойлголтыг би маш ингээд та бүхэн авчин хуваалцъя. Тэгээ юу вэ гэхээр за энэ мэс чанарын ингээд зүгээр дүрслэе те. За та ингээд хин нэг мууллаа гэж бодъё л та бүгдээрээ. За тэнгууд яг тухайн үед ингээд яг муулах үед танд ингээд нэг тийм мэдрэмж өгдөн штэ ингээд яана би буруу юм хийчлээ гэдэг ч юм уу те. Нэг тийм сэтгэл ингээд жоохон тавгүй болох ч юм уу. Тэгэхээр яг ийм Христийн мэс чанар бид нэр суулгагдсанаар бид нэр тэр мэс чанараа бас аган явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр яг Тимотийн 1:9 дээр юу гэдэг вэ гэхээр зааж байгаа. Тимотийн 1-р Тимотийн 1:19 дээр ингэхдээ итгэл болон сайн мэс чанараас сах зарим нь үүнийг үл ойшоосноос итгэл нь сүүлсэн хүлэг онгоц мэт болж байгаа. Тэгэхээр бидний бурханд итгэх итгэл сүүлсэн хүлэг онгоц шиг болж болохгүй. Тэгэхээр яг энэ бүр ингээд сүүлсэн хүлэг онгоц шиг болно гэдэг маань өөрөө ямар их юм одоо юм юу гэдэг юм бэ? Гонигтай үйл явдал байх үлээ. Тэгэхээр бид нэр бурхны өгсөн мэс чанар буюу яг саний хэлсэн шиг тэр дотоод ариун сүнсний дуу хоолой тэгээд таны тэр хувь хүний тэр дахин төрсэн сайн мууд хандах тэр мэдрэмж хизээш битгий үүсгэрээ. Магадгүй ингээд одоо юу гэдэг би сая яг жишээн дээр гардаг шиг нөгөө хин нэг муулчингуудаа ингээд одоо нэг тийм сэтгэлд ингээд нэг тийм гим хийчлээ, буруу хийчлээ ч юм уу ингээд ийм зүйл тохиолж ивэл бид нэр гимшээд эзэнлүү ирэх хэрэгтэй гэсэн. Харин тэгхгүйгээр өөрийгөө өмгөөлөд ч юм уу миний зөв штэ би яахлаар одоо юу гэдэг уучлахгүй хэвээр ч юм уу ийм зүйл бодогдоод те өөрийгөө өмгөөлж тэр мэс чанараа ингээд үүсгэх хоолнд ингээд энэ ингээд баг багаар ингээд үүсгэцээр байгаад бид нэр юм том юм нүгэл рүү уруудаж эхэлдэг. Тэгэхээр таны мэс чанар яг таны мэс чанарт Христийн цус цацагдсан байгаасаа тэгээд та мэс чанараа битгий гээгээсээ мэс чанараараа бас бадрааж эзний сайн тааллын дагуу амьдраасаа гэж хүсэж байна. Тэгэхээр эцэст нь ингээд та нарыг урайлмаар юунд урайлмаар ихээр хурганы цус ба гэрчлэлийн үгээр та бүхний амьдрал ядалт байгаасаа гэж хүсэж байна. Амен. За баярлалаа бүгдэнд. Амен. Энэ маш чухал хичээл. Угаасаа Бурхны цэцгийн тухай би 2 ч ном уншсан. Бурхнаас илчил авахаас нааш сайн ойлгодгүй хүмүүсээ. Тийм одоо баг 2 гол сах байсан байна. Нэлээд удаан нарийн тайлбарлаад тэгээд Бурхны цэцгийн тухай өнөхөр ойлголтыг ойлгохороо манайхан. За бидний нөгөө Бадарла хатвар дээр залбирч байгаа өнөдөр тэгээд яг бас энд Америкт ажлын цаг байгаа. Тийм учраас ажилд орохоос өмнө залбирдаг, ажилд орохоос өмнө хүрдэг байгаа. Тэгэхээр тийм учраас яхан даваа яарчлаа битээ гахараа манайхан уучлаарай. Яагаад гэвэл бид нар бас залбирлах шаардлагатай хүмүүс нэлээд байна. Энэ ойлголтыг авах хэрэгтэй хүмүүс байна. Тэгэхээр энэ ойлголт бол үнэхээр чухал. Бүр ингээд цаг гаргаад яг тэр давгаас тэр сая ишлүүдээр бас нөгөө бүрөвтөр тавьчихвал хүмүүс бүр дахиж уншаад нэг талаасаа хэлмээр маш гоё хичээл байлаа. Тэгэд бол би ч гэсэн маш их тийм өрөвдөж бас хүмүүсийн олон хүмүүс идэвч чөлөөлөгдөж байгаас би мэдэрсэн. Маш олон хүн чөлөөлөгдөж байгаа нэгдгэр чинь чамайг залбирх үед. Тэгээд бас үнэхээр баяртай нэгэн дотор. За хэдүүлээ гээс юу ачи залбирлын цаг руугаа орчээ. Тэгээд рекорд онтрооч тийм ямар ч байсан. Өргөлийн